Сайн бацхан үзэгчтэй хобби клуб нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Бид энэ зууны турш сонирхолтой спортлог хоббигаар үзэгч та бүхэндээ уулзаж байсан. Тэгвэл 9 сарын туршид ч гэсэн тэдгээр адал явдлууд үргэлжлэх болно. Ингээд манай өнөөдрийн дугаар сүүлийн үед дэлхийн нийтэд эрсдэлтэйгээр хөгжиж байгаа спорт тоглоом болох Airsoft-ийн хоббитнууд оролцож байна. Та хоёртаа энэ өдрийн мэндийг хүргэе. Үзэгч болондоо бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд хобби клуб маань хүрэлцэн ирсэн та хоёрт маш их баярлалаа. Үзэгчдэд ойлгох үүднээс яг нэвтрүүлэг эхлэхээс өмнө яг Airsoft-ыг 3 үгээр үзэгчдэд тайлбарлаж хэлж өгөө. Airsoft нь ердөө бол хурд хүч цэц гэсэн үгээр 3 үгээр тайлбарлавал хамгийн төгс утганд тайлбарлагдана. Сайхан тайлбар байна. Хараа одоо үзэгчдэд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. Airsoft нь байлдааны зэвсгийн хуулбараар хуванцар өрлөн сум ашигладаг спорт тоглоом юм. Энэхүү спорт тоглоом Японоос гаралтай бөгөөд энхийн гэрээ ёсоор зэвсэг хэрэглэх эрхгүй болсон тэд байлдааны сургуулийг тоглоом ашиглан явуулах санааг бодож олсноор үүссэн гэдэг. Японы зохион бүтээгчид Airsoft-д зориулсан жинхэнэ галт зэвсгийн тоглоом хуулбар түүнд зориулсан 6 мм-ийн хэмжээ бүхий сумыг бүтээж чаджээ. Ингэснээр дэлхийн бусад улс орнуудад уг спорт тоглоом төгөж улмаар олон улсын шинжтэй дэлхийд даяар олон хүн хичээлэлдэг өөрийн гэсэн онцлог дүрмтэй спорт боллоо хөгжижээ. Япончуудаас гаралтай хобби юм бэ те. Миний хувьд бол яг анх удаа яг та нараас ийм хобби байдгийг мэдсэн л дээ. Тэгээд үзэгчид маань нэвтрүүлгийн турш бидэндээ хамт байснаар энэхүү хоббины талаарх сонирхолтой яриа. За тэгээд мөн Airsoft-ийн амт чимтээс мэдрэх боломжтой. Тэгээд яриагаа Airsoft-ийн хоббитэй яг болсноосоо эхэлэх үү? Яг хэрхэн Airsoft-ийн хоббитэй болсон бэ? Би багасаа л хийм бодлого өндөрч буутах маш туртай байсан л та. Тэгэл парк орохоор энэ тэнд очихоор айгүй хийм бодлого өндөр буутах гал дандаа тэгжээдэг. Тэгсэн сүүлийн одоо 3 жилийн өмнө ч өнөөдөр хийм бодлого айгүйтэй баг болцсон парк нэг хэсэг ажиллагаа байлаа. Тэрнээс биш би нэг хийм бодлогын газар ерөөсөө олоод. Тэгсэн чинь Sky Hypermarket 19 дугаар ороод цагаал танад тэнцээд Sky Hypermarket хийм бодлогын газар байгаа болж мэдээ тэнцээ болсон. Тэгсэн чинь тэнцээ болсон чинь ингээд ерөөхдөө хийм болгоос гадна тийм Airsoft-ийн интерактив ингээд Airsoft буугаар бууддаг. Тэгээд эмдэлгснээр буудаад мэдэрдэг тийм юмнууд байсан л да. Сонирхолтой санагдсан л да. Анх хийм буудлага гэл хийм буудлын тэрэн дээр ч нэг буудаад нэг цэнгэлдэг. Тэрний хажууд автоматар буудаг, нэгэн галаар бууддаг гэл энэ маш сонирхолтой санагдаад гадаадаа судалж интернетээр судалж эхэлсэн. Гэтэл Airsoft нь дэлхийд хөгжөөд амар удчихсан тий. Европын орнд ингээд цэргүүд нь нэвтрүүлээ байдаг, хүүхдүүд нь тавгаас нааддаг ингээд ерөнхийдөө чинь хөдөлгөөний дутагдлаас биднийг арилгаж байгаа. Амралтын өдөр болгон гүйж хараагаад байна гэж чинь хинч хөдөлгөөний дутагдлыг нүдтэй орохгүй тийм нэг зүйл юм л та. Жаргавч ахын хувьд яагаад Airsoft таны сонирхлыг татваа? Баг бахтаа л угаасаа цэрэг болох гэж байгаа юм шиг тэгэл бие ураж баглал Сүхбаатарыг дөрөөдөг гэсэн юм уу. Тэгээ багасаа л ерөнхийдөө нэг цэрэг арми юм болно гэж бодож байсан юм шиг. Тэгээ том болоод яг сонирхол өөрчлөгдөд. Гэхдээ ямар ч зүйл нэг багын хүсэл маань бол өөрчлөгдөөгүй. Тэгээд 98 оноос эхлээд Airsoft гэж юм байт юм байна гэдгийг мэдэж ирсэн. Анх Японоос зөрчигдөө Airsoft гэдгийг бол мэдчихсэн. Тэгээд тэнцэнс бол анхныхаа бууглууд л гэж явж ирсэн байна. Яг энэ Airsoft анх гарч ирэх жахтай 6 цэнгэл гэхээсээ илүүтэйгээрээс үндэсний аюулгүй байдал хангахад зориулагдаж гарч ирж байсан гэсэн. Тэгээд тодорхой хэмжээнээс дүрмтэй хальтаа энэ дүрмийн тайлбарлаж хэлж өгвөл. Яг үндэсний аюулгүй байдал хангахаас гадна яг ард иргэдээ энгийн иргэдэг ч гэсэн ерөнхийдөө зэвсэгтэй яаж харьцах вэ? Зэвсгийн мэдлэгтэй болох зорилгоор энэ спортыг анх гаргаж ирсэн л дээ. Дүрмийн хувьд бол ерөнхийдөө тоглолтын төрчтэй баригддаг. Үндсэн хамгийн анхны үндсэн дүрм бол аюулгүй байдал байгаа. За Airsoft тоглоомын үед бол хэрэглэгддэг 3-4 төрлийн дүрм байдаг. Өвөнд бол 2 багаараа хуваагдаад эцсийнхээ үнийг дуустал бол байлж тоглож болно. Энэ яаж бие бинийгээ оногцсныг мэдэх вэ гэвэл энэ тоглоомд бол хамгийн гол нь бол шудраг байх зарчимтай. Оногцсон бол өөрөө оногдлоо гэдгийг хэлээд баруун гаргаа буутаага өргөд тоглоомын талбайгаас гараад аюулгүй газар очих ёстой. Хоёрдугаар дүрм нь бол түг булаацлагдаг. Хоёр талаасаа гарч ирээд голдоо байгаа объектыг эзлэх юм уу ямар нэгэн тугийг бол булаацлаж өөрийнхөө байран дээр авчсаар хожигддаг байгаа. 3 дугаар дүрм бол барьцааны үнийг аврах.
эсвэл VIP буюу ямар нэгэн хүнийг аюулгүй газар авчих гэсэн дүрмээр бол тоглодог байгаа. Энэ өхөнд бол тоглоомын явцад ганц баримталтай дүрм хамгийн гол дүрм бол аюулгүй ажиллагаа. Яагаад гэвэл энд бол нүд амруу бол буудаж болохгүй бүрэн хамгаалалт хэрэгсэлтэй байх ёстой гэсэн ганц дүрмтэй. Хувц цэвэрлэгийн хувьд бол нэлээд сүртэй юм байл шүү дээ. Энд тайлбарлаж хэлвэл Сүртэй гэхээсээ илүү хүний тоглож байгаа тав дахьтай байдлыг хангах одоо тий. Бүх юмныг ингэж гарын доор ойрхон болохыг илүү хичээсэн. Яг ингээд ихэвчлэн нэг аймд хэрэглэгддэг зүйлсүүдийг арай тийм хэм төсрөөр одоо дөөр амьлаар хийчихсэн зүйлс байгаа. Жинхэнэ юм шиг харагдаж байна. Жинхэнэ юм шиг харагддаг боловч эн чинь одоо чи сум нэвтрэхгүй антаз биш те. Зүгээр дотроо бол ингээд энгийн тийм юутай парлон тийм парлон янз бүр зөөлөвч орчихсан тийм л зүйлс байгаа байхгүй. Яг Airsoft бүх зүйлсийг жинхэнэ байлдааны зэвсэгтэй ижлэхэн байлгахын хажуугаар тоглогчдоо хувц зэрэгслийг яг нэг жинхэнэ зэрэг шиг ингэж харагдуулах гэж маш хичээдэг спорт анханасаа тэгж хөгжчихсөн. Энэ жишээ нь бидний хэрэглэдэг маск байна. Та нарын мэддгээр пейнт болын масктай их төстэй. Гэхдээ нөхтэй болохоор пейнт бол төр хэрэглэж, Airsoft төр хэрэглэхээс зориулж үйлдвэрлэгдсэн. Жишээл бол мэдээж хамгаалтын хизээч суманд хагарахгүй, цуурахгүй. Сумыг бол байнга төсөөлж байх. Хэрвээ бүтэн маск зүүхэд төвөгтэй байх юм бол бид нар хамгаалтын шил хэрэглэдэг. Гэхдээ шил нь бас л адилхан хамгаалтын. Хамгийн гол нь хүний гол эрхтэн болох нүдийг хизээж гэмтээж болохгүй. Учир нь Airsoft-ын сум бол нүдийг хангалттай гэмтэх хүчтэй байдаг. Одоо бэли, тэгэл оролт, маск, чихвч, малгай бүх хэрэгслүүдийг өөрөө хүн тоглогч нь сайн дураараа өөрөө хэрэгжилж болтго л доо. Хамгийн гол нь Airsoft бол аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг байх хэвээр. Хамгийн гол нь нүүр нүдтэй эмзэг эрхтнүүдийг маш ихээр хамгаалсан байх хэвээр. энэ тавчирсан байгаа бууднуудаа танилцуулаач ямар буунууд вэ? За энэ бол газ ажиллагаатай Heckler Koch 416D гэдэг 6 мм автомат буу байна. Энэ болохоор ногоон газ буюу green gas гэж шахаад хийдэг байгаа. Энэ буу болохоор 40 сум ордог. Тэгээд нэмэлт тоноглолтуудын замтай тийм буу байна. Хэдэн килограмм байна? Нэлээд хүнд энэ? За нэг 3.7 хавцаа байгаа хаа. Тий. 3-700 төлөө. Тийм баа. Яг галцтэйгээ ерөнхийдөө тунд өгч очно. Энэ ямар буу вэ? Airsoft буу ерөнхийдөө 2-3 төрлийн үүтэй. Хамгийн түгээмэл нь одоо энэ буу байгаа. Airsoft буу нь ерөнхийдөө 3 төрөл байдгаас нэгдэх нь хамгийн түгээмэл байдаг буюу AEG, Airsoft Electric Gun. Электроноор ажилладаг буунууд батарейгаар ажиллана гэсэн үг. Хоёр дахь нь газын хүчтэй. Гурав дахь нь зөвхөн агаарыг сорж авч буцаагаад эхэлдэг буунууд. Энэ буу бол жишээ нь Airsoft-ийн Spring буюу агаарыг зөвхөн сорж аваад буцааж бууддаг. Ямар ч тийм газ болон батарей ямар ч нэмэлт тэжээлгүй буу байна. Ихэвчлэн снайперууд, shotgun-ууд тиймэрхүү ингээд агаар сорж аваад буцаага буудаг. Нэг буудаад нэг цэнгэлдэг үйлдэлтэй байдаг. Pump action. Харин энэ түрүү миний танилцуулсан буутай яг ижилхэн электроноор ажилладаг буюу электрон гэдэг нь иймэрхүү янз бүрийн батарей хэрэглэн л тэ. Батарейгаа буундаа суулгаж өгөөд дотор нь хийгээд тэгээд одоо буут процесс буюу Airsoft бууны дотор тийм мотор байдаг. Тэр моторын тусламжтайгаар Airsoft буу буудна. Ихэнх автоматууд нь батарейгаар ажилладаг электрон буунууд. Харин газын буу ихэвчлэн гар буу байдаг. Магазиныг янз бүр буун дотроо эсвэл магазин дотроо ч юм уу газыг байрлуулдаг. Хамгийн түгээмэл нь нүүрс хүчлийг ийм баллон ашигладаг гарбонууд байгаа. Бүтэн
Сэтгэл сэтгэлгээгээр алдартай Япон үндэстэн Airsoft курсийн залуу хойчуугийн зугаа цэнгэл гэхээсээ илүүтэй үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд зохиолсон байдаг. Тэр ч утгаараа Airsoft-ийн бүх хэрэгслүүд бодит байдлаас хол зөрүүгүй байх шаардлага гарч ирсэн ч залуу зохион бүтээгчид жигнээс огт хялгархааргүй бууг бүтээж чадсан байна. Тэд төрөл бүрийн байлдааны бодит загварын хуулбар, галын системтэй хагас задаргаа ордог бууг бүтээсэн байна. Одоогийн байдлаар Airsoft-д жирийн гар буунаас эхлээд хүнд автомат, гарнач идэх хүртэл байдаг. Тэдгээр нь электрон болон газаар ажилладаг. Ихэвчлэн винтовууд нь электрон, гар буунууд нь газ тэжээлээр ажиллана. Сүмний хувьд бүдрэн болон хуванцэр гэсэн хоёр төрөл бөгөөд ойролцоогоор 180 м/с-ийн хурдтайгаар 75 м-ийн алсад тусдаг байна. Хэр удаан тоглож байгаа вэ? Бага танилцуулаач. Яг гэвэл нөгөө багаар тоглодог спорт юм биш тоглоом тий. Ерөнхийдөө Airsoft нь хувийн тоглолт биш, зөвхөн багийн тоглолтыг маш их хөгжүүлдэг тий. Миний хариалагддаг баг Desert Talks буюу цэлийн хавцгууд гэдэг юм шүү дээ. Анх би өөрөө үүсгэн байгуулж ирсэн найзтайгаа нийлээд анх манай клуб холбооч анх баг байсан. Airsoft-ийн баг байсан. Яванда клуб бас клуб нь холбоо болсон ингэж багаар шатаар ахиж агсаар өдөө зэрэгтэй хүрсэн л дээ. Монголын Airsoft сонирхчтой холбоо албан ёсоор улсад бүртгэлтэй. Тэгвэл албан ёсны гэрчлэгээтэй. Desert Talks багийн хувьд гэх юм бол 5 гишүүнтэй. Манай гишүүд бүгдээрээ яг оюутнуудын хүрээлэлээс бүрдсэн. Яг ингээд найзууд хоорондоо нэг баг болоод явхаар тоглохоосоо бусад үед хотод ч гэсэн те уулзаад ингээд ярьж хөөрөөд явах тийм цаг зав нь арай их байдаг болохоор хөгжих ингээд хурд нь арай их байдаг л та. Баг бол хамгийн чухал. Нараачаар ахын хувьд бага танилцуулаач яг хэрхэн бүрдсэн бэ? Нэгтгэхэд бас учиртай хаа тий. Найзууд ч юм уу санаа нийлсэн усад байх хэрэгтэй болов тий. Бас нэгтгэхэд бас учир байна. Манай баг бол 12 онд 5 сард анх нэгдсэн байгаа. Легион гэдэг нэртэй. Манай баг чинь Легион гэдэг нэртэй баг байгаа. Тэгээд баг бол 5 гишүүнтэй. Анх манай багийн Темка гэдэг залуу анх Легион гэдэг нэрийг бодож олоод тэгээд бидний 5 найз нийлээд ингээд нэг баг болоод авсан байна. За тэгээд үзэгчдээ манай хобби клуб нэвтрүүлэх зориулаад 2 баг маань хоорондоос байлцсан байгаа. Тэгээд яг нэвтрүүлгийн зураг авахудаас жоохон хүндрэлтэй байсан. Яг гэвэл яг та нарыг дагаж гүөхудаас зурлаач маань нас хайда гүйцэхгүй. Тэгээд бас суманд оногдчих болов гэж айсаар байгаа. Тэгээд ямар ч байсан яг тодорхой хэмжээгээр бол зураг авсан байгаа. Тэгээд 2 багийн яг тоглолт байлдааныг одоо бүгд хамтдаа сонирхцгаая. Одоо бид ингээд бага хуваагаад өнөөдөр бол бүрэнхэд буюу шөнийн тоглолт хийх гэж байгаа. Тийм учраас бид нэр одоо цуглаад хөдөлмөр хамгааллын цуглаанаа хийгээд бага хуваагаад тэгээд тоглоомынхаа дүрмээр ярилцаад тэгээд тоглолтод орно. За хүмүүсээ цуглаач. Манайхаа За эхлээд аюулгүй ажиллагааны зааварчилгаа ирж. Өнөөдөр харанхуй тоглох учраас гол анхаарах юм байгаа. Хөлдөөр байгаа нүх болон онхол руу орохгүй. Хаана гიშгч юун дээр явж байгааг сайн хараарай. За бусдол аюулгүй ажиллагаа гэвэл ногоон зоон дотор бол буудахгүй. За 2 метрийн зайнаас бол дотгошоо хүнийг бол буудчихгүй. 2 метрээс гадагш нь буудана. Тоглолтын дүрэн бол өнөөдөр бүрэнхэд явагдана. Тэгээ хоёр талд хуваагдаад тэнцүү хуваагдж жагаад тэгээд last man standing буюу эцсийн үн дурслаа байлдаад тийм дөрвөөр тоглоо. Аюулгүй ажиллагааны талаар асуух зүйл байна уу? Баггүй. Бүгдээрэнд хамгаалалтын хэрэгсэл бүрэн байгаа тий. За. Сум хэрэгслээ бэлдээд тэгээд тоглолтод орцгоё. Тэгэхээр айлынхын цаатлын харанхуй өрөөндөр батсан байгаа тий. Тэгэхээр Темка багийн 2 баруун талаад. Угаасаа тооны харьцаа цаатлын отлтийсэн баг нь давуу талтай болж байна. Манай энэ талаас салж байна. Гэхдээ ямар ч Темка 2 баруун талаад бит хоёр зүүн талынхаа чигээрээ
жигүүрээ хамгаалал. Тэгээд цаатлын урт ангил байгаа шүү дээ. Тэрүүгээр наадлаас нь баруун гартлаа дагаад өрөө өрөө гисээ